За Ким Кардашиан болохоор Дека фермийн Онда Ред Тач хоёрыг хийлгэсэн байхгүй юу. Тэгэд энэ Ким Кардашиан болохоор Декагийн фэн болсон гэдэг өөрөө бүр айгүй дуртай байгаа. Тэгээд тэр хоёр аппарат Монголд хоёулаа зөвхөн манай дээр байгаа. Онда аппарат бол ямар үүрэгтэй гэхээр нүүр биеийн арьсны одоо ингээд турхаар нэг суларцсан нэг ийм уутарсан нэг ингээд сул болцсон арьс, ийм арьс юусоо байхгүй болгож өгдөг. Цэллүүд байхгүй болгож өгнө. Өөхөн давхаргыг өөрийнх нь физиологийн үйл ажиллагаагаар явуулж өгнө. Нүүрний давхар ирүү, хацрын цул мах, эзний одоо цүлхэн гарны энэ нөгөө ингээд санжидсан ийм сул арьс байдаг шүү дээ, тий. Одоо левчкний энэ хэсгийн ийм товгор мах. За гуйныхаа хажууд кальпи, тий. Ийм зүйлүүдэд Декагийн ондаг үсэх аппарат байхгүй байгаа. Яг тэгэхээр Декагийн ондагийн одоо гаргаж байгаа энерги нь арьсны давхаргт 20% алдаад өөхөн давхаргт 80% очоод өөхний эсийг халууцуулдаг байхгүй юу. Өөхний эсийг халууцуулахаар нөгөө халууцж байгаа амьтан чинь өөхнийхөө хүчлийг өөхнийхөө эсийн гадна талд гаргаад тавьчихдаг. Тэгэхээр энэ нөгөө өөхний хүчлийг гаргаад тавьчихаар энэ өөхний эс биш болчдөг учраас таргалахаа болчдөг байхгүй юу. Таргалахаа болчдөг. Тэгээд энэ завсар орсон өөхний хүчил нь бодисын солилцоогоор биеэс ингээ гараад хөлстэй амт гадагшилчдаг учраас хүн маш натуралаар сунцаа арьсгүй тэгээд цэллүйтгүү болж турах бололцоо олгодог.